Түлэл мөргөөл ингээд ихэж бас спортын сэтгэл зүй бас зөв шүү дээ аврагын мэдхгүй. Би чинь зөөл юм шүү дээ. Яг бүхний ногоон дивжин дээр яг аврагын битэрийн ярилцсан сууж байгаа шиг биш шүү гэж. Тэр спортын сэтгэл зүй гэдэг юм мундаг байж хүн амжилтанд хүрдэг. За олимпийн аваргууд, Монгол улсын аваргууд бүгд л сэтгэл зүйн байдал дээр анхаарч иж энэ өндөр цолонд хүрдэг тий. Аврагын спортын сэтгэл зүй гэдэг юм дээр хэр ажилтгүй юм. Бас сэтгэл зүй төлөвлөгчтэй зөвлөгөө авч би бас зөвлөгөө авч ажиллаж байсан тий. Ажиллаж байсан. Тэр нь барилдаа өчнөө бид нар ингээд 1000 бэлтгэлээ сайн хийсэн чи яг тухайн өдөр тэр дивжин дээр сэтгэл зүй цайтай үжиж ялагч болох. За авраг улсны тэр жилийн төвлөрөл энэ төр бол одоо эргээд бичлэг үзэж явахд бас л ер нь бол төвлөрөл бол сайхан л байсан юм бэл. Тэр нь сэтгэл зүй гэдэг бол өөртөө итгэлийг хэлж байгаа юм шиг. Тэгэл яаж игээл тэр өөртөө итгэлийг л олж байгаа. Гэхдээ чи өөрөө хитрх сэтгэл зүй 1000 өндөр байгаад бэлгэлж дутуу байвал бас болохгүй. Тэгэхээр нийлж ийж тэ. Энэ хоёр өөрөө нийлж нэг цогцолж ижил амжилт ирдэм юм шиг санагдаад байгаа шүү дээ.